яна ирчээд гэдэг хөөх юм. Хараад байна яна одоо. Би нэг ингэж өгөх юм байна. За дахиад хай манайхаа. За игчтэй хайртай шүү гэд хоёр дүүгээс нь нэг гой мэдчилгээ ирсэн. Тэгээд игч маань одоо төрсө өдөр нальж байгаа. Ерөөсөө мэдэхгүй байгаа. Гинт ороод баярлуулъя за. Дахиад хамт байгаарэ. Цаарай. Нахаг өгсөн баха тий. Зарараа. За манайхаа өнөөдрийн мэдчилгээний дараагийн эзэн маань энэхүү үзэгсэлэнтэй бүсгүй байгаа. Тэгээд иш ингээс оч тий. За игч танд мэдчилгээ ирсэн. Бодож байгаа төсөлж байгаа хүн байна уу? Тэр байх та гэж бодож байна. Яг л тэрнээс байх та гэж бодож байгаа хүн байна уу? Энэ жоохон юм болов? Дүүнэр баха. Тий. За тэгээд одоо хин гэдгийг хоёулаа мэдээ за. Энэ гоё сэтгэлийн баглаад зөвхөн танд зориулаад хайртай шүү. Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрээ. Тэгээд өгсөн. За тэгээд энэ гоё дарс чамин бэлэг байна да. Тэг юм бол. За та гоё задлж үзээрэй за. За тэгээд мөн яас гоё. Аль та харал та залууны шинд хардаа. Ямар гоё юм бэ. За энэ хүү гоё бэлгийг. Тэгээд энэ амттан гэхжээ. Энэ гоё амттан. За тэгээд мөн ийм гоё тоглолт болгож байгаа юм байна. Тэгээ энэ тоглолтын нэм бас тасалбарыг ах ихч хоёртой өсөөдрөө сайхан тэмдэглээрээ мөн та хоёртой талархаж баярлаж явдаг шүү гэд нэгэн хүнтэй хоёр ирхмээс явуулж байгаа юм. Энийг бас танд гартуулъя. Маш баярлалаа. За тэгээд мөн манайх захиа сэтгэлийн хөвгтөө захиаг бас дамжуулдаг байгаа. Тэгээд захиаг нь бас танд дамжуулаад уншаад өгөх. За. Хайртай ихч Нандада гэж хаягдсан захидал байна. Дүү солонгоо мөнхтүүл нараас нь. За баярлалаа. Хоёр дүүгээс нь танд. Тэгээд ихчигээ ерөөсөө очиж нэг баярлуулж байгаагүй. Тэгээд очиод өнөөдөр төрсөн өдөр нагаа очиод гоё баярлуулаад өгөөрэй. Дэвтэр ерөөсөө гэл танаас хамаг сургамж авч таны үгийг сонсож тэгж өссөн байдгийн. Тэгээд ерөөсөө тэрийгэ хэлж баярлаа гэдгийг хэлж байгаагүй. Тэгээд ийм гоё захиан дээр буулгаад тэгээ та дамжуулаад өгөөрэй гэсэн. За. Дуутах уу? За. Хайртагч Нандада дүү солонгоо мөнхтүүл нараас нь. Хамгийн түрүүн таньда төрсөн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Игчээ дүү нар нь яг одоо танийгаа бодоод хайрлаад бахархаад нэг бодлын өрөвдөөдж байгаа юм шиг нэг тийм мэдрэмжтэй байж байна. 10 жилд байхдаа амралт болгоноороо тань дээр очиж тантай хамт байдаг байсан. Тэр үед болдог байсан үйл явдал таны надад зааж сургаж байсан сургаалын үгсийг бодоод л байдгийг. Бага насны минь тэдгээр дурсамжууд яг ингээд одоо хүний хань үрсийн ээж болоод амьдралд гарсан хойно хичнээн их үн цэнтэй миний төлөө байсныг бодоод ах ихч хоёртоо талархлаа, баярлалаа гэсэн чин сэтгэлийн үгээ энэхүү захиагаар дамжуулж байгаамаа. Тухайн үед игч намайг загнаад байна, уурлаад байна гэж боддог байсан. Гэтэ одоо та хоёртоо үнэхээр их талархаж явдаг. Амьдралын минь хамгийн үн цэнтэй сургамжууд л тэр бага наснд минь өрнөдөг байсан юм байна. Зэмлэн хүртэл хайр байдаг игчийнхээ сэтгэлийн үгийг сонсож ярилцаж байлуу да. Зээрийн янзах шиг тормолцож эрхэлж явсан л болохоос зүрхний үгээ хэлж талархаж байлаа. Дагнаж хэлсэн өвөнд тань уурлаж байсан. Даяаг минь тэгшилсэн сургаал байсныг одоо л дүүн айлгасан. Дамбууланд мөнхрөх сүү шиг сэтгэлийг тань дам мөрийг нэмзүүлсэн харин байсан. Тандаа маш их хайртай шүү. Та минь эрүүл их байж
урт удаан бидэнтэйгээ жаргаарай. Хайртай шүүгчдээ бүр зөндөө хайртай гээд 2025 оны 10 сарын 15-нд гэсэн энэхүү гоё талархлын цагтлыг танд дурсамж болоо. За маш их баярлалаа хоёр дүүдээ. Тэрээсээ ийм орчоогүй. Сандарчэн тулгуурлаж хоёр дүүдээ хязгааргүй хайртай шүү. Хоёр ч гэсэн надад маш их төшиг болж явдаг шүү гэж хэлье. Тэгээд загнаадын хэлгээ бодоод идэг болохоос биш. Яг тэр нь одоо амьдрал бүр ингээд маш их хэрэг болоод бүр ингээд тийм том сургамж болсон гэдгийг дамжуулаад хэлээд өгөөрэй гэсэн. За баярлалаа. Тэгээд Тэгээд хоёр дүүгээ дандаа загнаад одоо тэгстэй гэдэг ингээд загнаад байсан. Хоёр дүүгээ ч гэсэн ирнэ гэж баярлуулж явж байгаагүй юм байна. Хоёр дүүгээ маш их баярлалаа. Хайртай шүү. За тэгээд их чинь дүүдэг баярлж явдаг шүү. Тэгээ манай хоёр хүүхдийг их өсгөж харж надад их тусчд болж явдаг байсанд маш их баярлж явдаг шүү чинь. За баярлалаа. Дүүтэй хайртай шүү. За маш их баярлалаа.